Hi Cherries! Бүгдээрээ 2026 оны хамгийн анхны YouTube бичлэгээр уулзаж байна. Би Мяв хамтлагийн талаар бичлэг хүрэхээр шийдсэн байгаа. Гол сэдв рүү орохоос өмнө нэг оршил хэсэг явчих. За тэр нь болохоор мэдээж хүмүүс 2026 шин сар эхэлж, шин он эхэлж байгаа учраас 2025 оноо дүгнээд 2026 оноо гоё төлөвлөлөд явж байгаа болов уу гэж бодож байна. За миний хувьд бол яг үнийг хэлэхэд бол нэг тийм амар тийм ингээл байнга юмыг төлөвлөд байдаг төрлийн хүн бол биш. Тэгтээ өөрийгөө бас өөрчлөх ёстой шүү дээ. Би ийм хүн гэд орчихгүйгээр 2026 оныг бол би маш том мөрөөдөлтэй тий олон ажлуудыг төлөвлөсөн байгаа. Тэгээ тэр төлөвлөгөөнд хүрэхийн тулд хувь хүн өөрөө айгүй хичээх ёстой. Тэгээ яг нэг төлөвлөгөөг нь ярих юм бол би 2026 онд 100,000 subscribers-тай хүрэхийг болохыг маш их хүсэж байгаа. Silver button-тай болмоор байна тий. Өрөөндөө ингээд silver button-аа ингээд үлгчмөр байгаа байхгүй. Тэгэхээр тийм учраас та нар маань бас надтай хамт байгаарай. Яг одоогийн миний YouTube сувгийн дагагч маань болохоор 74,300 байгаа. Маш олоолаа болсон бай. Тэгээд цаашдаа ч гэсэн бүр олоолаа болцгоё. Тэгээд мөн нь 2026 онд бол чанартай шинэ бичлэгүүдийг хүрэхийг хичээх болно. За ингээд оршил хэсгээ дуусгая. Айгу хурдан мэрсэн жам цамцлаа. Тэгээд өнөөдөр 1 сарын 2 шөнийн 23 цаг болж байна. Тэгээ одоо бүгдээрээ гол сэдв рүүгээ орцгоё. За, Мяв хамтлагийн талаар ярина. Яг шинэ охтын хамтлаг. Шинэ гэхээс илүү бас хөөрхөн цаг хугацаа өнгөрөөцсөн байна. Яг дебют хийсэн хугацаа гэх юм бол 2024 оны 9 сарын 6-нд Мяв хамтлаг Мяв гэдэг дугаараа дебютээ хийжсэнийг та нар мэдэх байх. Тэгээд тэр дугаар ч гэсэн би яг анхны тэр бичлэг видеог нь үзээд надад ямар санагдсан, дуу нь ямар санагдсан гэд бичлэг хийжсэнийг та нар мэдэх байх. Хэрэг үзег бол үзээрэй. Гэтэ тэрэн дээр бол би нилээ Мяв хамтлаг бол үнэхээр шүүмжилсэн. Тэр үеийн сэтгэл нэг өөр. Яг одоо өнөө цаг үед би Мяв хамтлагийг харах өнцөг дүгнэлт шал өөр болсон байгаа. Үнэхээр мундаг хамтлаг юм билээ. YG Entertainment-д байсан том продюсер гэж хэлж болох Teddy Park өөрийн гэсэн The Black Label-ыг үүсгэсэн та нар мэдчихэж байгаа. Тэгээд тэнд болохоор Rose, Taeyang, Мяв хамтлаг, All the Project гэдэг хамтлагууд байдаг. Park Bo-gum гэдэг жүжигчин гэсэн энэ Entertainment-д тэ лейблд бол хариалагддаг мэдэх бах тэ. 봤을 때 파트가 나눠져 있지는 않아요? 네, 그냥 저희가 다 불러보면서 제일 잘 맞다고 생각되는 파트를 하나씩 가져가는 편이에요. Тэгээд яг та нартай зориулаад энэ бичлэгийг бэлдэж байхдаа баг бүх бичлэгүүдийг үзлээ, влог бичлэгүүдийг үзлээ. За энэ тэнд ингээд томоохон нэвтрүүлгүүдэд орсон ярилцлагуудыг сонслоо. Нэг нэвтрүүлэгт орж исэн чинь ингээд хамтлагийнхаа ингээд сууж исэн чинь сэтгүүлч асуудаг байхгүй юу? За танаа хамтлагийн хамгийн юник хувцалдаг гишүүн хинбэ гэж асуусан чинь бүгдээрээ Эллаараа заасан. Ямар ч хүнд нэг анхны сэтгэл гэж ядаж шүү дээ. Анх удаа уулзалт энэ хамтлагийнхан ингээд уулзж хахад Элла хамгийн тод өнгийн хувцамсан байсан юм гинэ. Ийм яв ягаан өнгийн өмсөө дээгүүрээ ийм ном нохоо өнгийн заяа t-shirt өмсөө. Тэгээ t-shirt-ийн яг энэ нүүрийн хэсэгтэн том муурны зурагтай тийм хувцас өмссөн байсан юм. Тэгээ адилхан хамтлагийн гишүүд ерөөсө тэр хувцалтыг ерөөсө мартдаггүй гэсэн. Тэгээ хамгийн юник хувцалдаг хүн бол Элла гэсэн. За энийг бас настай нь холбож бас ярьж болно. Мэдээж энэ хамтлагийнхан чинь 2005-аас 2008 оны октод байгаа байхгүй юу? 2008 оны буюу хамгийн бяцхан нь Ella Gross. Энэ хамтлагийн хамгийн жоохно нь Макне гэж ярьдаг тийм. I went to go to a few shoots just because Ella өөрөө хэлсэн л дээ би аюух тийм тод өнгийн хувцснууд өмсдгөө гэж хэлсэн. Одоо маш олон брэндүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Ella Gross хамгийн сүүлд одоо хэдхэн хоногийн өмнө MAC брендийн ингээд албан ёсны амбассадор тэ нүүр царайгаар бол тодорсон байгаа. Mimi брэнд эдэр штэ тэрнтэй бас хамтарч ажиллаж байгаа. Ella Gross чинь энэ хамтлагт дебют хийхээсээ өмнө өөрөө айл үжээний алтартай болсон байсан. Тэгээд 2 настайгаас эхлээд зураг авалтанд орсон гэж байгаа байхгүй. Тэгээд тухайд би сандын бараг 10-аад жилийн өмнө сэтгүүл дээр юу гэж гарч ирсэн бэхээр Ella Gross гэдэг энэ охин бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хөрх охин гэсэн тийм нэр цол хэрэгмийг бол авч ирсэн охин байхгүй юу. Одоо ингээд хамтлагт ингээд гишүүн болсон явж байна. Ella болохоор энэ талаараа хэлсэн л дээ. Би болохоор ерөөс ингээд дуучин муучин болъё гэж бодоагүй. Би 2 настайгаас ахуулаад зураг авалтанд ороод явцсан. Тэгээд өөрийнх нь Instagram хаяг нь болохоор одоогийн байдлаар 4.1 сая дагагчтай байгаа. Нэг ч пост байхгүй. Өмнөх бүх зураг постоо хайт хийсэн байхгүй ингээд нууцсан юм устгацсан юм. За яг нууцсан л ах л да. Уг нь бол тэр Ella Gross чи өөр ингээд аккаунтаа хөгжүүлээ явж байл уг нь зүгээр штэ. Нэг талаараа би бас бодсон байхгүй. Энд чинь Мяв official гэдэг албан ёсны хаягтай байгаа штэ Мяв хамтлагийн. Тэмүүтээ тэр хаягийг илүү хүмүүст хүргэх үүднээс тэрэн дээр л контентуудыг үйлдвэрлүүлээд яваад байгаа юм болов гэж бодож байгаа. Ер нь бол хамтлагууд тэгдэг. Cortis хамтлагч гэсэн тус тусын тийм аккаунт байхгүй ирнэ. Одоо зөвхөн тэр Cortis хамтлагийн албан ёсны хаяг дээр ингээд уран бүтээлүүдээ заал тэгээд богино рил бичлэгүүд хийгээл фэнүүдтэй ингээд илүү ойрхон багтаа штэ. Зургнуудаа ч гэсэн оруулаад байгаа. Яг үүнтэй адилхан Мяв хамтлаг бас ятгэж байгаа. Black Label Rose байгаа учраас энэ Rose-тэй хамтлагийн гишүүд аягүй тийм дотн байдаг гинэ. Ер нь бол Black Label-ийн чинь цөөхөн уран бүтээлчтэй учраас хоорондоо аягүй ингээ уулзалдаг. Мэдээж нэг Ella Gross ч бүр багасаа Blackpink-ийн охтууд
хамттай уулзж яасан. Тэгээ баг ингээд дотн игчдүүсэн ярилцаатай шүү дээ. Тэнгүүтээ тэдрийг хараад нэг студид дээр нь очисон чинь Blackpink хамтлагийн рекорд одоо тэгээ дуу бичүүлээ байжсэн юм байна. Тэнгүүтээ Ella Gross тэрийг харангуудаа вау би дуучин болох хэрэгтэй юм байна. Би хамтгийн гишүүн болох хэрэгтэй юм байна гэдгийг тохойд ойлгож авчихсан байна. Анхны өөрийнх нь юу болохоор модельээ хийгээд тэгээд жүжигчний карьераа хөөе гэсэн тийм бодолтой байсан юм байна. Тэгээд тэрийгэ болоод юу лээ 2008 он төрсөн охин гэхэр чинь 1.5 жил яг энэ The Black Labeled бэлтгэгдсэн байгаа байхгүй юу? Introduce yourself, Ella. Yo. I'm Ella. Hello. 와. Ella, so what are you going to be for Halloween? For Halloween, Freddie Mercury. За тэгээ хамтлагийн гишүүд болохоор ер нь Суин гэдэг охин байгаа. Тэр охин болохоор 6 жил бэлтгэгдсэн. Гаван болохоор 5 жил, Анна 1 жил. Анна ч хамгийн бага жил юм байна. Нарийнхээ бичиг нь нарын чинь 4 жил бэлтгэгдсэн. Тэгэхээр Элла ч 1.5 жил гэж айгу богино хугацаа байгаа байхгүй юу? Элла нэг удаа бүр Росетэ хүүхдийн парк хойлохнаа явж бас тоглож исэн юм билээ. Тэрийг бас нэг нэвтрүүлэгт орж явахдаа бас ярьсан. Хамтлагийн гишүүдээс одоо гоо сахны нууцаа хилээч юун дээр илүү анхаардаг гэсэн чинь нарийн болохоор нүур цэвэрлэгээ аягүй чухлаа гэж онцолж хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь Анна болон өөр Гаван эдэр болохоор одоо уруулны тийм одоо бальзам, lip balm аягүй чухал гэж ярьж байгаа. Уруул арчилгаа их чухал гэж ярьж байна тийм үү. Тэнгүүт Элла болохоор шууд миний хувьд бол body scrub гэж байгаа байхгүй. Тэгээ би ингээд үхсэн ярсаа гойж усны дараа миний ярс ингээд яг нэг feeling so soft байгаад аягүй дуртай гэж хэлж A body scrub. Хамтлагийн хамгийн эрт чинь Ella Gross юм байна. Уг нь хамгийн жоохон нэрнээ уг нь сайн унтж амарч явах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь хамтлагийн хамгийн эртэж харин шар шувуу нь болохоор Суин юм байна. Хамтлагийн одоо хамгийн ахмад гишүүн. Суин 2005 он төрсөн, 4 сар төрсөн. Гаван ч гэсэн 2005 он төрсөн. Тэгээ бас 4 сар төрсөн. Гэхдээ яг он сараараа хэдхэн хоногийн зөрүүтэйгээр болохоор Суин хамгийн ахмад гишүүн юм байна. Тэгээд хамгийн орой унтдаг. Яагаад гэхээр айгүйх тийм кино мэнэ үздэг. Тэгээ нэг бейкинг гэж ярьдэн шүү дээ. Нэг cookie чигнэмэг хийх дуртай учраас айгүй оройтож унтдаг гэж хэлээ. Кино мэнэ үзсэрээд. Тэгээд Ella Gross хамгийн эртэж, хамгийн эрт зэрдэг. Тэгээ өрөөндөө ганцаархнаа байдаг. Бусад гişүүд болохоор ингээд 2-2-ороо байдаг гинэ. Тэгээд Гаван нарын 2 болохоор нэг өрөөнд байд юм лээ шүү. Rose The Black Label хамт байдаг гэсэн шүү дээ. Тэнгүүд хамтлагийнханд айгу тийм зөвлөгөө өгдөг гэсэн. Ингэрээ тэгэрээ энэ дээр анхаараараа тэгэрээ гэж айгу зөвлөгөө өгдөг гэсэн. Би ингээд олон нэвтрүүлгүүдийг үзэж байхад Ella Gross ингэж хэлжсэн. Суин бол одоо энэ хамтлагийн хамгийн гоё гişүүн. Хамт байхаар амар юм хөгжилтэй байдаг инээ тэргээд хамтлагийнхан ч гэсэн ер нь бол Суинийг айгу ихтэй онцолж ярьж илаа. Яг хуу хүний зан характерын хувьд бол айгу тийм гоё хүн гэж ярьсан. За тэгсэн чинь нэг нэвтрүүлэгт орж исэн чи бүр инээдтэй юм ярьсан. За энэ хамтлагийн нэр чинь Мяу гэдэг одоо муурны нэртэй шүү дээ. Өөрөөсөө Мяу гэдэг нэрийг хоорондоо ярилцж байгаад энэ нэрийг сонгож авсан юм бэ нэлээ. Хамтлагийн гишүүд ерөөсөө муурд хижээдгүй гинэ. Нэгэн ч муурд хижээдгүй бүгдээр нь хот хижээдэг. Ella Gross болохоор өөрөө хэлж байгаа. Би бол муурны харшилтай. Өө сэтгүүлчин бүр гайхаад чи муурны харшилтай ээжэд муурны нэртэй хамтлагт байдаг юм уу гэд бүр тийж хэлж байгаа байхгүй юу. За одоо дараагийн гишүүн рүү орцгоё. За дараагийн гишүүн болохоор Нарийн ага. За Нарийн болохоор яг насны хувьд ч гэсэн яг Ella Gross-оос дээшээ гэсэн. Тэгэхээр одоо хэд оны хөлний 2007 оных нэг насаар л ихч юм байна. Хамтлагаас хамгийн бага 2 нөхгүй юу. Ингээд орж байгаа ярьцлагуудыг ингээд харах юм бол айгу тийм өөртөө ихтэй юм лээ. Айгу нээлттэй. I got to do it with him and it was really fun. And then he started learning boxing. Boxing. So I joined him and I really liked it. Яг түүний яг эсрэг гишүүн хин бэ гэхээр Анна. Анна айгу тийм зөөлөн, айдуу, тэг чимээгүй. Яг ингээд сэтгүүлч асуултанд хариулна. Тэрнээс биш яг өөр ингээд төрүүлж ингээд ярьж марьдаг төрлийн хүн биш юм бэлээ. Introvert төрлийн хүн юм бэлээ. 어떻게 하면 데뷔를 할 수 있는지 제가 몰라서. 한국 데뷔 아이돌에 대한 생각을 하고 계셨었군요, 일단 어렸을 때. 여긴 좀 근데 알아요. 뭔가 현실적이 그냥 어떻게 하지, 요 정도? 네. Харин нарийн хувьд болохоор extrovert ялч бүр амар нээлттэй ингээд шууд яриад ярьчдаг. Үүнээс гадна нарийн аягүй тийм хичээл зүтгэлтэй, ирмэлзэлтэй чарамалттай охин шиг надад аягүй санагцаахгүй. Ангид нэг тийм охтууд идэв штэ. Багшаа би хариулъя гээл. Эсвэл нөгөө өглөө хичээл эхлэнгүүд багшаа гэрийн даалгавар шалахгүй мүү гэдэг нэг төрлийн охтууд идэв штэ. Яг л тийм охин заяа. Надад яг тийм сэтгэл төрүүлсэн. Нарийн болохоор хичээлдээ аягүй сайн англи хэлтэй, япон хэлтэй, хятад, испани хэлийг бас судалж байгаа. Гадаад хэл одоо судлах тийм хоббитэй охин юм бэлээ. Хэлний авьяастай гэх юм уу? Үгүй хамтлагийн гишүүн болоогоос мал би дипломатч хүн байх байсан гэж өөрөө хэлж байлаа хэд хэдэн ярилцлаган дээр. 3人だけそれで練習するときになんか私が靴下ないと思って
それでいつも必要ですね。Сүин бол нэг англиар ярьж чаддаггүй. Аана бас нэг англиар ярихгүй лээ. За бусад 3 гишүүн болохоор англиар шууд чөлөөтэй ярьждаг. Үүтээ нарийныг ингээд сэтгүүлч асууж байгаа хгүй. Чи ингээд англи хэлээ хаан сурсан бэ? Чи гадаадд байсан юм уу? Тэ? Гэсэн чи үгүй би гадаадд ерөөс англи хэл сураагүй. Би яг Солонгос сурсан. Яг Солонгост байдаг British сургуульд сурсан учраас би англиар ингээд ярьдаг гэж байгаа хгүй. Тэгэхээр юм уу тэгээд ингээд сурсан газрын англи хэлээр ингээд чөлөөтэй ярьж байгаа аав ээж нь айгуу тийм боломжийн айлын баян айлын охин гэсэн тийм бас цуу яриа явж байгаа. Гэхдээ энэ үнэн юм шиг байгаа. Тэгээ нэг ярьслан дээр яжгаад нарийн бүр ингээд дуудаа ингээд байх та ийм Chanel-ийн ийм бичгтэй цамц өмссөн байгаа байхгүй. Тэгээд нэг хөтлөгч хүү энэ Chanel-ийн цамц юм уу гэсэн чинь тийм ээ гэдгсэн чинь энэ ингээд хуурамч нь үү жинхэнэ нь үү гэсэн чинь нарийн тэрэнд хариулахгүй хэрнэ энэ манай ээж их байгаамаа. Ээжийн энэ цамц гоё эс учраас би өмссөн гэж байгаа байхгүй. Oh my God, is that Chanel? Oh my god. No, you're wearing Chanel. Imitation or original? Is it? It was my mom's. Oh, your mom. So you stole it. Yeah, I stole it because I wanted to look pretty. Тэгээ дараагийн гишүүнийг яриа. За энэ болохоор Гаван байна. За Гаван болохоор тэр байгаа байдлыг харах юм болно шүү дээ. Надад хэнийг аягүй тийм санагдуулсан бэ гэхээр FX хамтлагийн Crystal гэдэг охин байдаг шүү дээ. Хамтлагийн гишүүн дуучин. Одоо болохоор жүжигчин болчиход байгаа тий. Тэр чинь болохоор нэг сонир шидэ хамтлагт байсан Jessica-гийн төрсөн дөө Crystal гэдэг амар нэг зөвүүн vibeтай охин байдаг шүү дээ. Яг тэнтэй адилхан яг надад нөө цаг үеийн 5 дахь үеийн охтын хамтлаг дундаас яг Crystal-ыг санагдуулаад байна. I'm from New Jersey, You're from New Jersey. You're a Jersey girl. What part of Jersey? Edgewater. My parents and the rest of our other relatives were here, so that was just a natural process. And I continued to go to international school here, so English stuck with me, and it was more comfortable. I think it's still probably a little more comfortable than Korean. Didn't show up. I just wanted to put everything behind us because pass is just pass. Gosh, I hate him so much, but he's so hot. Оо, миний энэ батарей дуусч байгаа юм шүү дээ. 10% гинэ. За хэдүүлээ газ яриа заа. За тэнгууд нэг юм ихэмсэг ингээм дуугу тэгээд ингээм ийм vibeтай. Тэгээд хамтлагийнхаа хамгийн өндөр нь 175 см өндөр. Тэгээд хамтлагийнхан ч гэсэн гэж яахгүй. Манай Гаван амар өндөр өө. Гэхдээ тийм өндөр хэрнээ дандаа өндөр өсгийтэй гутамсдаг гинэ. Баг ингээд 80-д болчдөг гэж яахгүй. 82 3 болчдөг гэж. Хамтлагийн гишүүд болохоор зөвхөн дотор юу авч явдгаа харуулсан. Тэгсэн чинь Гаван болохоор их сонирхолтой санагдсан болохоор Sudoku гаргаж ирсэн. Би Sudoku тоглох дуртай ингээд бүр ингээд цуглуулсан заа. Тэгээ би ингээд чөлөө цагаараа зураг авалт мархаас өмнө ч юм уу тэр Sudoku бөглөөд ингээд явж идэг. Тийм сонирхолтой, тийм хобби тоох юм билий. За үүнээс гадна тэр Prada-гийн цүнхэн дотор өөрөө бас Prada хамтлаг гинэ яана. Prada брэндтэй хамтарч ажилладаг шүү дээ. Prada-гийн цүнхэн дотор нэг удаагийн савхыг бас 2 шиггээр нь авч явж байсан. Тэгээ энэ тэндэж хата сахаа өгөөж өгөхгүйгээр тэгэл шууд бэлэн байдлаа пам гэл иддэг ох юм шиг байна л да. Бас нэг хөөрхөн санагдсан болохоор Гаван хамар дээрээ аим хөөрхөн мингтэй юм бэлээ. Тэгээ та нар сонсч байсан уу юу? Солонгосын хөөрхөн эмэгтэйчүүд дандаа хамар дээрээ мингтэй байдаг гэсэн тийм яриа байдаг. За тэгээд Гаваны бас нэг сонирхол нь юу вэ гэхээр хамтлагийн бусад гишүүдийг бодох юм бол ийм аксессуар тий гоё чимгэлд аягүй дуртай ингээд гоё зүйлт мүлт ингээд зүүдэг ч гэдэг юм уу. Тэгээд ингээд бүгж зүүхт ингээд амар олон ингээд бүгжүүдийг хурундаа ингээд зүүж явдаг. Тэгээд цүнхэн дотроо ийм гоё чимгэлээ авч явдаг ийм цүнхтэй юм билээ жижигхэн. Тэгэл тэн дотроос гаргаж ирээл зүгээд өөр бас тэрэнд аягүй дуртай байдгийн гэсэн шүү. Гаван болохоор яг энэ хамтлаг дундаа надаа хамгийн их таалагддаг гişүн баггүй юу. Түрүүний хэлдгээр нөө Crystal-ыг санаанд оруулдаг. Тэгээд амар гоё урт устэй супер заяа. Тэгээд арьс нь надад айгүйх таалагддаг юм гоё. Жигд гоё боор арьстай. Тэгээд зин охин шиг санагдаад байт юм аа. За Суин байна. За Суин болохоор яг энэ хамтлагийнхаа хамгийн best dancer. Одоо хамтлагийн ч гэсэн бүгд хүлэмжшүүлдэг. Хамгийн мундаг бүжиглдэг. За тэгээд бас хөгжилтэй. Гаван хэлэхдээ юу ч юм гэхээр Суин бол яг манай хамтлагийн тийм bright member гэж аахгүй яг тийм гэрэл гээтэй тэг хамтлагийнхаа маш гоё тийм гэрэл засруулсан тийм энергитэй гоё охин байдаг. 요즘 너무 빠져가지고 거의 매니저 언니랑 편의점을 싹쓸이했어요. 8개. 나이스. 8개? 아니 근데 그때 맞아. 한번 가볼까 해서 딱 갔는데 8개가 있는 거야. Нэг удаа нарийн нэг ярьсан дараа ингэж байхгүй. Би өглөө ингээд 7 цагт нарийн ингээд босоод ирсэн гинэ. Тэгсэн чинь Суин галтгоонд нэг юм хийчихсэн. Тэгээд хүүе чи унтаагүй юу хийж байгаа юм бэ? Чи өглөөний 7 цагт юу хийж байгаа гэсэн чинь би cookie хийж ийн гэж аахгүй. Жигнэмэг хийж ийн гэд жигнэмэг хийдэг. Тэгээд тэр жигнэмэгээ хамтлагийн гишүүдтэй за маа дээрээ гэд тэгж дайлдаг. Тийм хоббитэй бас хүн юм байлээ. Тэгээд Суин болохоор цүнхэн дотроос бас нэг сонирхолтой юм гаргаж өгсөн. Нэг өөрхөн одоо фэн нэг юм жижигэн ийм сэсгэр үстэй Google-тэй. Тэгээ тэр Google-тэй нь болохоор аз дууддаг гэх юм уу? Яг үсийг ингээд оролдоолох юм бол тий. Ингээл оролдоолох юм бол аз эрдэн гинэ. Гаван юу гэж хэлсэн бэхээр Суин дандаа л ингээл энэ үсийг ингээд илээд идэг. Тэнгүүтээ
бидрийг ингээ харангуйтай чи бас хэрэглэхгүй маа гэд тэгж аягүй тийм хөөрхөн байдаг гэсэн. 그래서 이렇게 만져요. 그리고 중간에 갑자기 혼자 만지다가 이렇게 За одоо дараагийн гишүүн болохоор Ана байна. За Ана болохоор Японы гишүүн. Ана болохоор Instagram дээр бас айгүй алтартай байсан гинэ. Би тэгтээ Instagram хаяг нь хайж олоогүй. Мэдээж л устгацсан л хал та. Амарлаг од тэгээд энд ингээд зураг авалтанд ордог байсан юм байна л да. Тэнгүүд амар олон компаниуд холбогдоод ингээд санал тавьдаг гэсэн юм байна. Чи манай компанид ороо, чи манай лейблд ороо, чи инээ дээрээ тэгээд. Тэгээд тэр дундаас Ана ерөөс ингээд зөвшөөрдөггүй байсан гинэ. Тэгж яагаад The Black Label-ыг сонгосон гэсэн. Би одоо нөгөө өнөөдржингөө энэ Мяу хамтлагийн бичлэгүүдийг үзчихсэн чинь манай нөгөө охин харчаад ээжээ энэ хамгийн хөөрхөн охин биш дээ гэж шууд тэгсэн. Ана гэлж байгаа байхгүй. Ана ямар хөөрх юм бэ гэд. За тэгээд Ана болохоор юм хөөрхөн жижигэн цүн хөөрж явт юм бэлээ. Босоод хамтлагийн гишүүдийгээ бодох юм бол тэнгүүтээ хамтлагийн гишүүдээс асууж авахгүй танаа хамтлагийн одоо хамгийн high note авдаг гишүүн юм бэ? Одоо шинэ Baby Monster хамтлагийн ахион шиг гэсэн үг байхгүй. Одоо өндөр нотыг авдаг хүн бол Ана гэсэн. Би ерөөс Ана гэж төсөөлөг байхгүй. Яг бол Ана ч айгүй юм нам айдуудтай яг уу гаван гэсэн бол би өндөр нот авал би бас нэг гайхгүй. Эсвэл нарийн ч юм уу те яг вокал талаас харах юм бол гэтэл Ана гэхэр би бас энэ дэр бас айгүй гайхсан. Тийм үү. Тэгвэл бас нэг нууц авьяастай л охин бахандаа гэж бодсон. За тэгээд best taking selfie хийдэг гишүүн юм бэ гэсэн чинь бас Анаг бүгдээрээ заасан. Гоё зурган дээр гоё гардаг, бүр pose мэдсэн, хаанаас аль өнцөг инээ дээрээ гэдгийг мэддэг хүн бол Ана гэж хэлсэн. Тэгээд group chat-нд хамгийн итгэхгүй нам гүн байдаг хүн бол Ана юм байна. Бусд нь ингээл юм бичээл хоорондоо ингээл ингээд ингэнгүүт Ана тэгээ бараг тэнд байхгүй байгаа нь мэддэггүй. Юу ч бичдэггүй гэсэн бараг. Chloe Brandтэй бас Ана хамтарч ажилладаг. Тэгээд Анагийн би ингээ анзаараад байхад яг нөгөө Twice хамтлагийн Sweet адилхан байхгүй 50 гишүүнтэй. Яг юм ярьж байгаа өнгөөс нь инээж байгаа ч гэсэн ингээ амар юм эмхтэлэг. Бүх хамтлагийн гишүүд дандаа юм supplement, витамин цүнхэнд авч байдаг юм. Айгу арс гоос зүйд айгу анхаардаг нь бол эрүүл мэндэд анхаардаг нь бол эндээс бас харж болохоор байсан. Тэгээд хамтлагийн ураа нэг гэх юм бол I respect you, you respect me, we respect each other гэдэг тийм ураатай юм байлээ. For the last 5, 6. Go on. Calm down. I respect you, you respect me, we respect each other. Got me burning up, tell the DJ turn it up, yeah you got me burning, got me burning up, can you make my body work, make it hot. Yeah. 태양 биш дээ. 태양 ч бас The Black Label дээд штэ. Тэгээд эднийг дебют хийхээс нь ахуулаад ерөөсөө юу ячсан гэсэн. Айгүйх дэмждэг байсан гэсэн. Бүр юм шоколад зарим мэрмэг авч өгдөг. Тэгээ айгүйх зөвлөгөө өгдөг. Туцалж дэмждэг гэсэн. Амар мундаг бастай. Хэрвээ та нар хүсэх юм бол би дараагийн бичлэгээ дээр All the Project хамтлагийн талаар бүр ийм задаргаатай бичлэг хийж бас болно. Хэрвээ All the Project хамтлагийн бичлэг үзэх хүсвэл та нар комент хэсгээр All the Project гэж бичээрэй. Мэдээж бас л адилхан The Black Label-ийн хамтлаг шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хойлолцсон тий. За тийм байна манайхаа. За тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.